Сайн байцгаана уу? Монгол банкнаас улирал бүр бэлтгэн гаргадаг инфляцийн тайлангийн 2021 оны 6 дугаар сарын тайланг танилцуулъя. Энэ удаагийн инфляцийн тайлангийн танилцуулга нь 5 богино хэмжээний видеоноос бүрдэж байгаа бөгөөд эхний видео бичлэг болох энэхүү видео бичлэгтээ инфляцийн тайлангийн талаар ерөнхий мэдээлэл олгож хаанаас олж унших боломжтой болон инфляцийн тайланд ямар мэдээллүүд агуулгадаг талаар мэдээлэл олгол дараагийн 4 видео бичлэгтээ болохоор эдийн засгийн голлох секторуудыг тус бүртэн бичлэг болгон хөргүүлж байгаамаа. За та бүхэн инфляцийн тайланг Монгол банкны веб хуудас руу орон мөнгөний бодлого цэсийг сонгон инфляцийн тайланг цэсийг сонгоснороо энэ дэлгэцэнд харагдж байгаа дүр зураг харагдана. Үүнээсээ болохоор инфляцийн тайлан цэсийг сонгох юм бол дараах инфляцийн тайлан гэсэн дэлгэц харагдана. За энэ нь болохоор юуг харуулах вэхээр 2015-аас 2021 оны нийт улирал бүр гаргадаг инфляцийн тайланг агуулсан байгаа. Энэ нь болохоор ямар нэгэн хязгаарлалтгүйгээр та бүхэн татаж авах бүрэн боломжтой юм аа. Үүнээс гадна 2017 оны 4-р улирлаас эхэлсэн Excel форматаар одоо файл хавсаргадаг болсон байгаа. Энэ ямар учиртай вэ гэхээр та бүхэн инфляцийн тайланг одоо унших үеэрээ тоо мэдээллийг илүү наривчилж харахыг хүсэх юм бол энэхүү Excel форматаар инфляцийн тайлангийн одоо ашигласан бүхий л одоо хүснэгт графикуудыг үүнд оруулсан байгаамаа. За инфляцийн тайланд ямар мэдээллүүд агуулгадаг вэ гэвэл инфляцийн тайланд дан ганц инфляцийн мэдээлэл бусад макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг агуулсан байдаг. Тухайлах юм бол энэ дэлгэцэнд харагдаж байгаачлан инфляц, эдийн засгийн өсөлт, за энэ хоёроос гадна дотоод эдийн засгийн одоо орчин болох үзүүлэлтүүд болох мөнгө, санхүүгийн зах зээл, хөдөлмөрийн зах зээл, нэгдсэн төсөв болон засгийн газрын өр зэрэг эдгээр мэдээллүүдийг дэлгэрэнгүй наривчлан тайлбарсан байдаг байгаа. За үүнээс гадна эдийн засгийн гадаад орчны талаар нэлээд дэлгэрэнгүй тайлбарлсан байгаа. Үүнд одоо гадаад эдийн засгийн орчинд ашигласан таамаглалууд болон түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх хүн, дэлхийн зах зээл дээрх эрэлт болон дэлхийн зах зээл дээрх эрэлт одоо аль чиглэл рүү явж гинэ гэдэг мэдээллүүдийг мөн олгодог байгаамаа. Тэгэхээр одоо энэхүү видеондаас гадна илүү наривчилсан видео мэдээллийг та бүхэн харахыг хүсэх юм бол инфляцийн тайлан руу Монгол банкны веб хуудас руу орон унших бүрэн боломжтой юм аа.